Сайн байцгаана уу сонсогчдоо, Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвөөс 7 хоног бүхэн та бүхэндээ подкастаар сэтгэл зүйчин хэмжээмэг сэтгэл зүйч хонгорцол нарт уулзах болно. Бид 7 хоног бүр шин сэдвээр та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болон зөвлөмжийг хүргэхээр бэлтгэн ажиллаж байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдрийнхөө зүрхээ сонс подкастын дугаараар бид олон гишүүнтэй ялгаатай бүтцтэй гэр бүлийн талаар ярилцгаар хэмжээмэг бит хоёр та бүхэнтэй холбогдож байна. Сайн уу хэмжээмгээ? Сайн хонгороо, сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдрийнхөө яриаг эхлэхээс өмнө манай сонсогчдоос ирж байгаа санал сэтгэлдлүүдийг хоёлаа хуваалцъя те. Тэгээ. Бидэнтэй манай пэйжээр холбогдож байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Өөрсдийнхөө санал сэтгэлээ илэн далангуу хуваалцж агаад маш их баярлж байна. За тэгээд санал сэтгэл дотор юу байна вэ гэхээр бидэнд сэдвүүдийн талаар саналуудыг хэрүүлж байна л да тий. Тэгээд эдгээр сэдвүүд дотор болохоор төрөл бүрийн л асуудлууд байна. Тэгээд энэ асуудлууд маань хамгийн гол нь бидний өнөөдрийн амьдралд өдөр тутамдаа тулгамдж байгаа асуудлаа хэрхэн яаж гэр бүл дотроо хүүхдүүдтэйгээ шийдэж чадахгүй байгаа гар цайж байгаа тийм сэдвүүд бас байна. Жишээлх юм бол хадмуудын харилцаа, хүүхдийн дэлгэцийн асуудал, хүүхдээ хэрхэн яаж дэлгэцтэй одоо байр дэлгэц хэрэглэж болохын хэрэглээний талаар их мэдчлэн юм асуудлуудыг хэлж байна. За тэгээд бид та бүхэндээ өөрсдийнхөө аль болох олон саналыг хураасан аль болох одоо хамгийн их хэрэгэлттэй гэсэн сэдвүүдээс нь эхлээд та бүхний сонгосон сэдвийн дагуу сэтгэл зүйн боловсрал олгохоор хөтлөн бэлтгээд ярилцж байгаа гэдгээ бас хэлэх хэрэгтэй байх тийм ээ. Бид хоёрын ярилцж байгаа сэдвүүд маань түүлийн үнэн гэсэн үг бол биш. Зөвхөн та бүхэнд санал болгох үднээс ийм байвал ер нь ямар шуухан бэ гэдэг тийм санал болгох үднээс эдгээр подкастыг бас хийж байгаа шүү гэдгийг сануулмаар байна. Мэдээж хэрэг амьдралд хэрэг болох үеч нэлээд их судлагдсан магадгүй одоо нэлээд их хэрэглэгдсэн арга барилуудыг шалгаруулж энэ дээр бас дурдахыг хичээж байна тийм ээ. Илүү шинжлэх ухаанч 21-р шинжлэх ухаанч 21-р зуунд сэтгэл судлаачид ямар судалгаанууд дээр үндэслэн эдгээр сэдвүүдээр нөгөө сайн туршлагуудыг бий болгож байгаа юм. Аль нь илүү сайн, аль нь илүү бас болохгүй байна гэдэг талаас нь аль болох мэдээлэл ихтэй байхыг бид хичээж байна. За тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор олон гишүүнтэй ба ялгаатай бүтцтэй гэр бүлийн харилцаа гэсэн сэдв байгаа тий. Тэгэхээр олон гишүүнтэй буюу ялгаатай бүтцтэй гэдгээр бид яг юуг яриад байна вэ? Ямар тодорхойлтыг өгөх гээд оролдож байна вэ гэхээр өмнөд одоо бидний нийтлэг хүлээн зөвшөөрдөг, боддог ч гэдэг юм уу тодорхой нэг гишүүдтэй насанд хүрсэн хүүхдүүд амьдардаг одоо сонгодог бүтцийг бид нар ихэнхдээ төсөөлдөг тийм ээ. Гэтэл олон гишүүнтэй гэдэг маань магадгүй хадам эцэг ихтэйгээ амьдарч байгаа. Аль эсвэл насанд хүрсэн хүн нь өөрийн эцэг ихтэйгээ амьдарч байгаа. Эсвэл эцэг эхийнхээ хэн нэгийг өөрийн сонгосон гэр бүлтэйгээ оруулж амьдарч байгаа. Аль эсвэл маш олон одоо хамаатан ураг төрлийн холбоотой хүмүүс нэг дор амьдарч байгаа ч гэдэг юм уу. Энэ ялгаатай гишүүд бүтэц бүхий гэр бүл доторх харилцаа сонгодог гэр бүлийн харилцаагаас югаараа ялгаатай юм, онцлогтой юм, югаараа ач холбогдолтой юм. Магадгүй энэ харилцаанд бид нар юуг анзаарах юм, юуг мэдсэн байх ёстой юм гэдэг тухай ярилцах гэж байна. Яг үнэндээ мэдээж хэрэг насанд хүрсэн 2-3 үед дамжсан тийм гэр бүлийн харилцаа бол ганц манай Монголд биш, ер нь Аз, Төв Өмнөд Америк гэх мэтчлэн бүлгэрээ, группээрээ амьдардаг соёлд бол нэлээд түгээмэл байдаг. Барууны соёлд болохоор ганцаарчлан амьдрах жишээлбэл тэр нь юу гэсэн үг гэвэл насанд хүрэнгүүтээ 18 хүрэнгүүтээ гэрээсээ тусдаа гарах гэдгийг болохоор сэтгэл зүйн хувьд болон санхүүгийн хувьд, бие махбодын хувьд тусдаа гарах гэж ярьж байгаа тийм. За тэгэхээр зэрэг өрнийн гэх юм уу энэ соёлд бид нар хамт олноороо
ээж аавтайгаа үр хүүхдүүдтэйгээ ингээ 2 3 үе дамжин амьдрах нь бол буруу биш тий. Мэдээж маш олон ач холбогдлууд байгаа. Гэхдээ ач холбогдлын хажуугаар энэ насанд хүрсэн маш олон хүмүүс, насанд хүрээгүй хүүхдүүд ч гэсэн маш олоолаа бид нэр амьдрах тусам нийгмийн харилцаанд орж ил байгаагийнхаа хувьд ямар нэгэн асуудалтай бид тулгардаг харилцааны асуудлуудтай тий. Мэдээж хоёр одоо насанд хүрсэн хүн хилцэж тохиролцоод хамтдаа амьдарч ийн гэдэг нь шийдвэр гаргах төвшөнд арай хялбар байж таарах гэдэг тийм ээ. Харилцан биенийхээ өсөд төрсөн соёлоос өнөөдөр энэ зохиож шинээр бий болгож байгаа гэр бүлд алийг авахын, алийг хэрэгжүүлэхийн, алийг өөрчлөхийн, магадгүй алийг нь халахын гэдэг дээр шийдвэр гаргахад арай хялбар болох гэдэг. Гэтэл олон насанд хүрсэн хүнтэй буюу өөрийнхөө өсгсөн гэр бүл гэтэл дахиад нэг шинээр насанд хүрсэн хүн тантай зөвшөлдсөж гэр бүл болоход өссөн гэр бүлийн соёл уламжлал бас шинээр бий болж байгаа уламжлал хоёр зөрчилдөд таарах гэдэг юм тийм ээ. Тэгэхээр нийтлэг энэ зөрчлүүд юун дээр үүсэж ийн вэ? Юуг бид нэ анзаарах юм гэдэг талаас нь хоёлаа эхлээд хүргүүл ямар байна чи юу гэж бодож байна? Яг үнэн. Тэгэхээр энэ зөрчил тэ харилцааны зөрчил гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны зөрчил яг хаанаас эхэлж байгаа юм бэ? Хамгийн нийтлэгээр бид нэр энэ зөрчлүүдийг анзаарах юм бол мэдээж гэр бүл болгонд зөрчлүүд харилцааны асуудлууд байна. Гэтэ үүнийг өдөөж байгаа магадгүй илүүгээр одоо суур шалтгаан болж байгаа асуудлуудыг бид нар багцлаад харах юм бол үзэл бодлын ялгаатай байдал, хувь хүний ялгаатай байдал, итгэл үнэмшлийн үнэт зүйлийн ялгаатай байдлууд нөлөө үзүүлж байна тийм ээ. Магадгүй одоо гэр бүлийн дотоод бүрэлдэхүүн гинт шинээр өөрчлөгдөх, шинэ хүүхэд төрхөөр өөрчлөгдөж байна. Магадгүй салалт төр хугацааны тустай амьдрах, эсвэл эцэг эхийнх нь хэн нэг нь одоо өнгөрөхч гэдэг юм уу те. Ямар нэгэн хагцлын байдлууд бас орж ирж байна. Санхүүгийн асуудлууд энд орж ирж байна. Тухайн насанд хүрсэн хүмүүсийн хувь хүнийх нь стрессийн нөхцлүүд бас орж ирж байна тийм ээ. За мөн нэмэгдээд арх болон тамхи эсвэл ямар нэгэн донтод сэтгцэд нөлөөлж болох үз эсвэл магадгүй мөрөөдөө тоглоомч гэдэг юм уу зан үйлийн донтолтууд нь гэр бүлийн харилцаанд асуудал үүсгэх бас нэг шалтгаан болж байна. За мөн сэтгцэн эрүүл мэндийн асуудлууд яригдчихэж байгаа тийм ээ. Хувь хүмүүсээ тогтсон хэв маягаа хандлага эргэж тойрч гин үгүй юу? Өөртөө цаг гаргаж гин үгүй юу гэдэг асуудал яригдчих. За цаашлаад мэдээч хэрэг биенээ буруутгах, дарамтлах, сүрдүүлэгч гэдэг юм одоо энэ эргээд нөгөө хүчрхийллийн асуудлууд бас давхар орж ирж байна тий. Үүн дээр нэмээд нөгөө ихтгэл харилцаа алдагдах, бие биенийгаа харилцаандаа хүндэтгэхгүй байх. Магадгүй хин нэгнийгаа одоо өмнөх амьдралын туршлагаасаа үүдээд насанд хүрсэн ханаа тэдгээр одоо насанд хүрсэн хүмүүсээ эцэг эхээ ч юм уу, өвөө эмээгээ ч юм уу, эсвэл ах дүүсээ ч юм уу хүндэтгэхгүй байх харилцааны зөрчлүүд нэлээд одоо энэ харилцаанд олон гишүүнтэй харилцааны бүтэцтэй гэр бүлийн харилцааны суур асуудлууд болж гэнэ үү гэж харж байна. Тэгэхээр зэрэг яг за ийм олон асуудлуудаас болоод бүхий л төрлийн зөрчилдөөнүүд бий болох юм байна тийм. За хэрвээ ийм зөрчлүүд байгаа юм бол энэ зөрчлүүдийг ер нь нийтлэгээрээ бид нэр хэрхэн яаж даван туулдаг юм болоо? Судалгаанаас харахад магадгүй сонгогдсон арга барилуудыг бид нэр шүүгээд харах юм бол мэдээж хэрэг зөрчил гэдэг чинь харилцаан дээр яригдж байгаа асуудлыг ярих гэж шүү дээ тийм ээ. Хамгийн нэгдүгээрт бидний харилцааны гол одоо шийдэж болох зөрчлийг шийдэж болох арга бол ярилцах байна. Тэгэхээр нөгөө ярилцах гэдэг маань хүн болгоны боддог шиг мэддэг шиг өөд өдөөсөө харж сууж агаад харилцан биенээ сонсоод хүндэтгээд дуустдаг байдлаар одоо аз жаргалтай төгсгөл гэж бид нар ярьдаг штэ. Түүнтэй адилхан тийм амархан бол байхгүй мэдээж хэрэг. Гэхдээ энэ ярилцлагын аргыг тухайн гэр бүлийн онцлог, тэдгээр гишүүдийн онцлог, нөхцөл байдлаас хамаарат ямар арга замаар явуулах вэ? Ямар аргаар ярилцвал тухайн би тэр хайртай дотны хүнээ одоо гомдоохгүйгээр те цаашлаад асуудлыг хөндрүүлэхгүйгээр энийг ярилцах боломж байна вэ гэдгийг хайж олох тухай.
Ингийн тулд цаашлаад ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх. Хичнээн одоо ээж аав нь ах дүү нь хамаатан сад нь эсвэл хадам эцэг их нь байлаач гэсэндээ хувь хүмүүс тус бүртээ өөр ингэсэн ялгаатай байдалтай тийм ээ. Тэгэхээр энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хамтдаа хөгжиж болох нэгэн та бүхэн нэг дээвэр доор нэг гэр бүл гээд орчихсон учраас бие биентэйгээ цагийг яаж илүү хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөж болох вэ гэдэг нэг зүйл бас байх хэрэгтэй байх нь. Үүний хажуугаар төлөвлөгөө гэж нэг чухал асуудал байна тийм ээ. Хичнээн удаан хугацаанд магадгүй ийм бүрэлдэхүүнтэй гишүүдтэйгээр гэр бүлээ харж ийн вэ? Тэгвэл тэр хугацааг бид яаж хамтдаа даван туулах вэ гэдэгтээ төлөвлөгөө хэрэгтэй болчих. За энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд харилцан биенээ тусалдаг, дэмждэг байх хэрэгтэй байна тий. Тэгэхээр бүх одоо гэр бүлийнхаа асуудлыг эцэг эхтэй даатгаад, эсвэл хатам эцэг эхтэй даатгаад ч гэдэг юм уу. Эсвэл магадгүй хүргэн бэртний хүүхэдтэй даатгаад байх уу? Эсвэл гишүүд болгон өөрийнхөө оролцоон дээр дөрөөлөөд бие биенийхээ амьдралын чанарт нөлөөлөхөд харилцан туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг байх уу гэдэг тухай. Тухайн гэр бүл насанд хүрсэн хүрээгүй бүх л гишүүд анхаарал халамжийг хүсэж идэг гэдгийг бид нар мартаж болохгүй тийм ээ. Тэр хүүхэд одоо тэр насанд хүрсэн нь эсвэл хөгшин настай хүмүүс нь за одоо яхав ингэж байж байгаа юм чи хэрэгцээнийх гайгүй багч гэдэг юм уу, хүн болго өөрөөр үнэлж гэдэг, дүүнч гэдэг бидний нэг нийтлэг сул тал биш үү дээ. Тэгэхээр нэгэнд гэр бүл гэдэг шийдэлд бид нэр хүрсэн бол тэдгээр хүмүүс бүгдээрээ хайр халамж, анхаарлыг хүсэж идэгээ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр энэ хайр халамж, анхаарлыг бид нэр бас одоо нэг ижил төвшөнд байлгахын тулд гэрийн дотоод дүрм журм бий болох хэрэгтэй болж байна тий. Гэрийн дотоод ажлыг хийхдээ ямар дүрм журмтай байх юм? Хэн нь юугаа хийх юм? Бүх ачааг нэг хүн дээр үүрүүлэх юм уу? Яах вэ? Сонголттой байж таарах нь тий. Хоёр тусдаа бүрэлдэхүүнээс бүрдсэн гэр бүл нэг дээвэр доор амьдарч ишүүл гэдгийг бид нар мартаж болохгүй нэ штэ. Тэгэхээр яаж хамтдаа шин одоо хоёр тэр тусдаа гэр бүлч байсан гэсэн мөрдөж болох вэ, дүрм журмыг бий болох вэ гэдгийг хамтал бүтээн байгуулах хэрэгтэй. Үүн дээр бас нэг хэдхэн зүйл нэмээд хэлэхэд мэдээж энд хийх хязгаарын асуудал яригдана тийм ээ. Тухайн дүрмийг бий болгоход, мөрдөхөд, гэр бүл чухал гэж байгаа зүйлийг хийхэд, шийдвэр гаргахад их мэдчлэн энэ дээр хил хязгаар яригдж байна. Хувийн орон зай яригдж байна. Хосуудад хувийн орон зай хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр тэр амьдарч байгаа эцэг их магадгүй эсвэл насанд хүрсэн хүүхэдтэйгээ амьдарч байгаа эцэг их тухайн хүний хувийн орон зай хэрхэн яаж бий болгох юм, өгөх юм. Хамгийн наазахын жишээ насанд хүрсэн хоёр хүүхэдтэй хичнээн одоо миний хүүхэд ч гэсэн унтж байгаа өрөөнд нь би шууд яваад орох юм уу? Хаалгын тохирох юм уу гэдэг энгийн үйлдэлээс энэ бүхэн харагдаж байна тийм ээ. За тэгээд үүн дээр нэмэх юм бол одоо зөрчил дээр хүртэл ямар одоо хил хязгаартай байх юм, тааламжгүй байвал яаж бид нар шаардлага тавих юм. Одоо юу гэдгийг насанд хүрсэн дүүнертайгаа амьдардаг гэтэл миний гэр бүлийн нөгөө сонгож авсан хүн маань хажууд байгаад байдаг. Насанд хүрсэн дүүнер маань өглөө болгон цайн дээрээ дотор хүндтэйгээ босч ирээд нүүр гараа угаахгүйгээр өглөөний цайнаас аваад идчихэж байгаа нь миний гэр бүлийн нөгөө сонгосон хүнд тааламжгүй сэтгэл төрүүлвэл яах вэ? Тэгэхээр энэ дээр нөгөө тодорхой байх тухай л дахиад яригдчихэж байна тий. Манай гэрийн дүрм ийм учраас чи ихэд хувцас өмснийхаа дараа цайгаа унууч гэдэг юм маш энгийн зүйлээс энэ бүхэн яригдах болоо харагдах болоо гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Би чиний ярианаас юу сонсож байна вэ гэвэл эдгээр бүх зүйл энэ зөрчлийг арилгахын төлөө арилгаж мэдээж хэрэг бид нэр туйлын хэмжээнд бол арилгаж чадахгүй гэхдээ багасгахын төлөө яах вэ гэвэл хамгийн чухал юм нь би чиний ярианаас юу сонсож байна гэвэл хамгийн чухал зүйл нь бусад хүнийг яг өөрийгөө тэр бусад хүний оронд тавиад үзээч. Өөрийгөө эхлээд та ойлгож чадах юм бол тэгээд өөрийгөө ойлгож чадах юм бол та бусад хүнийг бас яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь ойлгох, empathy гэж ярьдаг те бид нар бусдын төлөө эмпатитай байж чадах юм бол
бусдыг бид нар ойлгож чаддаг байх юм бол энэ жижигхэн орон зай дотор бид нар яаж хамтдаа эрүүл аюулгүй хамтдаа амьдарч болох юм бэ гэдгийг гаргалгаа маань арай илүү амархан байх гэж бодоод байна л да. Чиний яриас би тэгж сонслоо. Нөгөө талаас нь юу вэ гэвэл энэ орон зай гэдэг чинь болохоор мэдээж хэрэг энэ жижигхэн орон зайд энэ жижигхэн хэдэн метр квадрат ч юм уу тэр нэг жижигхэн Монгол гэрт бид нар хамтдаа амьдарч байхад энэ бит орон зайтай энэ маань мэдээж хэрэг юунд нөлөөлж идэг вэ гэвэл бидний сэтгэл зүйн орон зайд нөлөөлж байгаа. Бидний бие махбодын орон зайд нөлөөлж байна. Бидний оюун санааны орон зайд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ бүх яг түрүүний чиний хэлсэн тэр хэл хязгаар гэдэг ямыг эдгээр орон зай дээрээ бид нар бүгдээрээ бас илүү анхаарах хэрэгтэй юм болов уу, илүү анзаарахтай байх хэрэгтэй юм болов уу гэж надад бодогдоод байна л да. Жишээлх юм бол орон зайгаа бид нар анхаарахтай байна. Орон зайдаа хэл хязгаараа бид нар баримтлан бусдын хэл хязгаар руу бүтгүүлэхээр орохгүй гэдэг нь юу гэсэн утгатай үгүй гэвэл за бид нар өнөөдөр энэ дээвэр дор хамтдаа 5 зургуулаа 2 3 үе хамтдаа ингэж амьдарч байгаагийнхаа хувьд би бусдаар яаж хөндлүүлмээр байна? Яг тэрэн шиг тэрийгээ би тэгвэл өөрөө өөртөө эхлээ тавих хэрэгтэй. Тэ? Тэр орон зайн хувьд сэтгэл зүйн орон зай хамгийн чухал. Тэгээд бие махбодын орон зай, тэр оюун санааны орон зай, тэр хэл хязгаараа хүн болгон эхлээд та өөр дээрээ тусгаж үзэж чадах юм бол бусдад өгөх, бусдад руу та хариу үйлдэл хийх чинь яг түүнтэй адилхан л байх болов гэж надад бодогдоод байна л да. Тэгээд чиний хэлсэн юм дээр надад нэмж хэлэхч байхтай зүгээр баталгаажуулах юм нь юу байсан гэвэл яг өнөө төлөвлөгөө гарга хамтдаа байхтай гэр бүлийн тэр дүрмийг бий болго. Тэгэхдээ эренблэх гэдгийг ганцхан нэг хүн ганцаараа суужаад за манай гэр бүлийн дүрэн бол ийм шүү гэл нэг имэн хэлдэг ч юм уу өвөн хэлдэг ч юм уу тийм биш бүх нийтийн оролцоотойгоор тэр гэр бүлийн хэрвээ дүрэн байдаг бол бичигдээгүй хууль гэж танаа гэрт байдаг бол хэрвээ түүнд засвар хэрэгтэй бол тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдээс тэр ээж аваас эмээ өвөөгөөс бас дуу хоолойг аваасаа тэр тэдний оролцоог бас хангах юм бол илүү олон хүнд хүртээмжтэй илүү олон хүн түнд илүү одоо сэтгэл ханамжтайгаар оролцох тийм байх болов гэж надад сонсогдоод байна л да чинь яриг сонссон чинь. Мөн түнчлэн бас бидний анзаарах ёстой зүйл хувийн орон зай гэдээ ярихаар энэ зөвхөн тэр хосуудад хамааралтай юм шиг бас ойлгож хязгаарлаж болохгүй тийм ээ. Тэр ээж аавад тэр хүүхдэд тэр одоо насанд хүрсэн дүүдч гэдэг юм уу энэ бүх хүнд л хувийн орон зай хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хувийн орон зай байснаар илүү одоо чанартайгаар илүү бүтээмжтэйгээр биенээ таньж мэдэх. Тэгээ эн чинь миний бүтээн байгуулж байгаа гэр бүл шүүдэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байх нь шүү дээ гишүүн тус бүр. Тэгэхээр энийг бий болгохын тулд л дор бүрнээ л хичээх хэрэгтэй болчиход байна л да. Тэгэхээр нөө эцэг ихтэйгээ юм уу хадмуудтайгаа ч юм уу тэгэхээр аль нэг тал нь л эцэг ихтэйгээ амьдарч таарах гэдэг шүү дээ тийм ээ. Амьдарч ийна гэдэг нь хуучин маш олон дурсамжуудыг, дадлуудыг автоматар ингээд гэр бүлийн амьдралд уусгах оролдлого тэнд явагдаж байдаг. Ягаад гэвэл та тэр эцэгхийн хувьд одоо хин нэгний хувьд хэдэн настай ч болсон гэсэн хүүхэд нь бол тэр хүүхэд гэдэг мэдрэмжээрээ л тэнд одоо харилцаа явагдах нь шүү дээ. Тэгэхээр одоо тийм хүүхэдтэй зааварлан эсвэл хуучин одоо өөрсдийнхөө маш олон жил хэрэгэлсэн арга барилыг шууд ингээд хэрэгжүүлэхийг хүсэгч гэдэг юм уу те. Тэгэхээр тийм учраас нэг гишүүн бүр гэдэг байгаа нь тэнд амьдарч байгаа хүн болгон л яг энэ гэр бүлийн шин дүрм ямар байхын үүнийг яаж мөрдөх юм гэдэг дээр өөрийнхөө аргачлалыг бий болгоод өөрийнхөө орон зайг бий болгож чадах юм бол мөрдөхөд хүртэл үр бүтээлтэй болчихно тийм ээ. Надад юу бодогдож байна гэвэл за энэ насанд хүрсэн нэг ээж аав хоёр за залуу хоос гэж зүгээр жишээ авъя л да. Насанд хүрсэн залуу хоос энэ чи хүүхдтэйгээ амьдардаг. Хажууд нь өөрийнхөө ээж аавтайгаа амьдардаг. Одоо өндөр настай ээж аав байж болно. Тэгэхээр нөгөө ач зээгийн хувьд бол эмээ өвөө нь олж тарах гэдэг нь тий. Тэгэхээр тэр ахмад насны бас хувийн орон зайг бид нэр хэр хүндэтгдэг вэ гэдгээ бас бодох хэрэгтэй гэж бодож байна. Яагад бол манад нийтлэг байдаг юм нь болохоор ахмад насны дуу хоолойг бид нэр барагтаа бол сонсдоггүй. Тэдний юу хүсэж байгааг тий сонсдоггүй. Тэгэхээр нөгөө ахмад насны сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд тэр хүнд тэр орон зайд байна уу? Дандаа хүүхдийг хараад байгаад байна уу гэдэг нэг тийм асуудал байна тий. Нөгөө талаас нь
манай эмээ өвөө хатан ээж аав нар хамт амьдарч байгаа бэрээ хүргэнэ эсвэл хамт амьдарч байгаа тэр залуу хасын тэр гэр бүлийн хувийн орон зайлуу бас хит их орох гээд байдаг те та нар хүүхдээ ингэж хүмүүжүүлж яана гэдэг юм уу эсвэл нөгөө бэрээ ад үзэх гэл хүмүүс ярьдаг шүү дээ бас тэгээд байдаг хүргэндээ бас хатуухан байдаг гих мэтчлэн тэр нөө аль талдаа бид нар энэ хамт амьдарч байгаа хүмүүсээ бид нэр хэр их хүндэлж гэнэ вэ? Бид нар өөрсдийнхээ санаа бодлыг тулгаад байна уу үгүй юу? Хүндэлж чадж гэнэ үү гэдгээ бид нар бас дор бүрнээ анзаарах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна л да. Өөрөөр хэлэх юм бол нэгдүгээрт нь ахмад наснаа бид нар анхаарах хэрэгтэй байна. Сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд, бие махбодын хувьд тэдэнд бас хувийн орон зайг өгөх хэрэгтэй. Нөгөө талаас нь залуу хосуудад хадмуудын зүгээс залуучуудаа бас хит их хувийн орон зайг хувийн орон зайлуу нь орох гээд байна уугүй тэрийгээ та бас анзаараарай, хянаарай, анхаараарай гэж бодогдож байна. За тэгээд дээрэс нь мэдээж яриг хэлэхэд түрүүн их чимэг нэлээд их ярьсан энэ зөрчлүүд маш олон зүйлээс олж үүсэж байгаа тий. Тэгэхээр мэдээж яриг үүнд бол нэгдүгээрт нь санхүүгийн асуудал бас байж болох юм. Нилээдгүй гэр бүлүүд санхүүгийн асуудалтай байгаа тий. Тэгэхээр энэ зөрчлүүд чинь санхүү ээж болох юм байна. Орон зай гэдээ бид нар сая зөндөөх ярьсан. Тэгэд эрх мэдэл энэ бүх зөрчлүүд чинь эцсийн дүндээ тэр суур зүйл нь бол эрх мэдэл хаана байх вэ? Хүнд байх вэ гэдгийг л бид нар өөрийн мэдлгүй л тэрийгээ л яриад байгаа. Тэрнийхээ төлөө бид нар зөрчилдөд байгаа хэл та. Тэнд эмээ өвөө нь болохоор би энд ахмад настай учраас эмээ өвөө нь учраас би хүүгийнхаа төлөө, ачийнхаа төлөө үг хэлэх эрхтэй гэд нэг эрх мэдэл байгаа да. Нөгөө талаас нь болохоор залуу гэр бүлүүд ч юм уу тэр насан турш дүүн ч юм уу би ч гэсэн бас эрх мэдэлтэй энэ гэр бүлийн нэг гишүүн штэ. Би бас үгээ хэлэх хэрэгтэй гэж ярьж байгаа тий. Тэгэхээр нөгөө эрх мэдэл санхүү энэ орон зайн бид нар маш их анхаарах хэрэгтэй болов гэж бодогдоод байна л да. Чи юу гэж бодож байна? Тэгэхээр мэдээж хэрэг бит хоёр эхлээд дурдсанчлан гэр бүлд харилцаанд гарах зөрчлүүдийг өдөөж байгаа маш олон хүчин зүйл байдаг тухай дурдсан тий. Тэрнээс гарч болох ямар аргачлалууд байх вэ гэдгийг бас дурдаад явлаа. Тэгэхээр нөө эцэг эхтэйгээ эсвэл хин нэг хүнтэй хин нэг насанд хүрсэн хүмүүс цугтаа амьдрна гэдэг нь бүхэл төрлийн стрессийг биднэрт үүсгэж болно. Сэтгэл хөдлөлийн ч гэдэг юм одоо бүх хүмүүс дээр нахнашт бүх гишүүдийн хувьд. Тэгэхээр энэ асуудлыг та шийдэх оролдлого аргачлалыг хайгаад хэрвээ энэ таны хяналтаас гарсан давсан болвол аль талд нь нөгөө эцэг эхтэй холбоотой асуудлыг ч тэр сонгосон гэр бүлтэй холбоотой асуудлыг ч тэр аль алинд нь хүндрэл зэрэг учрах одоо аюултай учраас хэрвээ таны хяналтаас гарсан болвол заавал мэрэгчлийн хүнд хандах хэрэгтэй байж таарах. Хэрвээ магадгүй одоо юу гэх миний хяналтанд байна гэж харж байгаа бол түрүүний өгсөн аргачлалуудын дагуу магадгүй гишүүн тус бүр дээр энэ гэр бүлд амьдрахад одоо ямар байна вэ? Сэтгэл хөдлөлийн хувьд эсвэл оюун санааны хувьд, зүрх сэтгэлийн хувьд тэр хүнд яг юу тулгарч байна, анхаарал халамж нь ямар байгаа, оролцоо нь хэр байгаа ч гэдэг юм уу асууж ярилцах шийдлийн тухай түрүү ярьсан тий. За тэгвэл магадгүй эсэргээрээ одоо хоёулаа эцэг эхтэйгээ магадгүй насанд хүрсэн гэр бүлүүд хамтдаа амьдарснаар ач тус нь юу байгаа юм бэ? Бүгдээрээ заавал одоо яг харилцааны зөрчилтэй бас байх албагүй тийм ээ. Ашиг туус ач холбогдол тэгвэл юу байна вэ гэдэг дээр нэг богинохон ярилцвал ямар байна? Мэдээж яриг маш олон ач холбогдол байгаа тий. Жишээлх юм бол бид эмээ өвөөгөөс хүүхэд янз бүрийн ур чадварыг, янз бүрийн чадварыг хүлээж суралцаж болж юм тий. Нэгдүгээрт нь тийм байна. Хоёрдугаарт нь юу вэ гэвэл нийтлэг ажиглагддаг юм бол эмээ өвөөгөөрөө хүүхдэд харуулж байна. Үн төлбөргүй эмээ өвөөгөөр тухайн хүний одоо цагийг бас авж штэ тий. Тэр хүний цагийг авж байна. Маш олон нөөцийг эмээ өвөөгөөс авж байна. Тэгэхээр маш их ач холбогдолтой л гэж бодож байна л да. Чамд үүн дээр нэмэх зүйлс байна уу? Тэгэхээр энэ цаашлаад нөгөө санхүүгийн асуудалд бас дэмжлэг гарч ирж байна тийм ээ. Хүн хөсөлтөй эсвэл энэ тэнд одоо юу гэдгийг хүүхдээ цэцэрлэг яасал сургуулийн өмнөх боловсрлоор
боловсролын үйлчлэгээ авах нь өөрөө төлбөртэй шүү дээ. Чанарчих тусмал бид нар өндөр одоо төлбөрийг төлөх хэрэгтэй мэт болцсон нийгэмдэр тийм ээ. Тэгэхээр энэ нь өөрөө санхүүгийн дэмжлэг байх нь зарим тохиолдолд харилцааны дэмжлэг бас маш өндөр байгаа. Магадгүй бидний хагцлын дараа аль эсвэл одоо юу гэдгийг тодорхойгүй бие махбодын юм уу эсвэл урт удаан хугацааны өвчлөлийн үед ч гэдэг юм уу те харилцан биенийхээ дэмжлэгтэйгээр энэ хүн цаг үеийг хамтдаа даван туулдаг. Гээд харахаар ач холбогдол бас маш их байж таарах гэдэг шүү дээ. Мэдээж хэрэг ач холбогдол маш их байгаа. За тэгэхээр өнөөдөр бид хоёр ерөнхийдөө олон гишүүнтэй буюу ялгаатай бүрэлдэхүүнтэй бүтцтэй гэр бүлийн хувьд тулгардаг нийтлэг асуудал юу байдгийг, ямар шинж тэмдгээр энийг баримжаалж болох юм те, ямар зүйлүүд өдөөгч болдго юм байна. Ямар нөхцөлд энэ харилцааны зөрчлүүд илүү идэвхтэй болж болох юм байна гэдгийг. Үүнээс бид нар ямар арга замаар үнийг даван туулж болох юм гэдэг дээр нэлээдгүй санаа авч болох үс зөвлөмжийг хүргэсэн гэж бодож байна. Тэгэхээр бидэнтэй хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзъя. Баяр таа. Баяр таа.